Шагаан наадгаан халз тулаан 2025. Тэр нөгөө мөр хинэ мөр энэ. Миний мөрөө. Нөгөө хурд нөгөө нөө. Хайр зин. Чимээр алдартай юм байна шүү дээ. Мөр хоёр явсан. Улаан мөр чадвартай мөртөө. Гаагуул урд мөрдөө. Яахан мөртөө. Ихэд өнгө сандгаа мөртөө болно манай. За 2025 оны шагаан халз тулааны урд мөрний урдлаа эд дундаа өргөжж байна. За Америк нэгдсэн улсад бид нар одоо сурч ажиллаж амьдарч байгаа монголчууд маань Монгол өв соёлоо өрх бүрт одоо дэлгэрүүлэх энэ ажлыг одоо зохион байгуулалт бас нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Тэгээд Андгаа гэдэг энэ клубыг манай одоо гэр бүл за тэгээд манай найз нөхөд ингээд манай намсраах ингээд манай клубын бас зөвлөх ингээд бид бүхэн ингээд хамтраад үйл ажиллагааг нь явуулдаг. Тэгээд нэг өдрийг ч гэсэн ингээд үр бүтээлтэй хүүхд залуучуудтайгаа хүүхд багчуудтайгаа ингээд шагаагаар наадаж те Монгол өв соёлоо дэлгэрүүлж ингэж өнгөрүүлж байгаа нь одоо бидэнд бас их тийм утга учиртай ийм сайхан одоо үйл ажиллагаа болж байна. Тэгээд нодлон жилээс эхлээд одоо шагаан наадгаан халз тулаан гэж одоо бид бүхэн орчин цагт бас нийцүүлж ингэж зохион байгуулж ирсэн. Тэгээд нодлон жилийн шагаан наадгаан халз тулаанд бас хоёр гэр бүл маань амжилттай сайхан оролцож энэ Монгол соёлыг дэлгэрүүлсэн байгаа. Тэгээд энэ жилийн шагаан наадгаан халз тулаанд манай Бачаргалын гэр бүл одоо манай Болрогийн гэр бүл хоёр бол одоо амжилттай сайхан оролцлоо. Тэгээ анх удаага шагаан наадаж, шагаа шүүрч, шагаагаар одоо бас тоглож байгаа хүүхдүүд ч байна. Тэгсэн ч гэсэн одоо маш сайн өнөөдөр үр бүтээлтэй тэмцээн наад маань сайхан болж байна. Оо манай хүүхэд хаях чинь үгүй яа. Энэ үснийг таагаад хоёр энэ Монголын уламжилт өв соёлыг одоо төвөнд дэлгэрүүлэхээр манай энэ Андгаа клубын хүмүүс одоо гişэд жил болгон ийм одоо уралдаан тэмцээн зохион байгуулж байгаа нь монголчуудаа үлгэр дээрэл болсон ийм үйл ажиллагаа болж байгаа юм л да. Өнөөдрийн энэ тэмцээн бол маш их сонирхолтой болж өнгөрч байна. Зарим хүмүүс нь бол хүүхэд байхдаа шагаа тоглодог байсан ч гэсэн хүүхдүүд бол баг анх удаага ингэ тоглож энэ байна л да. Тэгэхээр эн чинь анх удаач байсан гэсэн одоо ингэ тэмцээнд ороод тэгээ ер нь эргэжил бол бас төрүүлнэ энэ төргээд ингээд ийм санаа сэтгэл гаргаж байгаа нь ер нь Монголын өв соёлыг цааш нь ингээд түгээн дэлгэрүүлэхэд бол илүү л бас үр дүнтэй болох юм байна л гэсэн ийм зүйл харагдаж байна л да. Тэгэхээр хүн болгон ер нь багж гэлтгүй өв соёлоо хойч ирээдүйн хойч үедээ өвлүүлэхэд анхаарад одоо энэ шагаан наадгаан тоглоом бол ер нь эрт дээр үеэс л одоо мал айл болгон шагаагаан цуглуулаад ингээл одоо наадгаа хийдэг баяр ёслолын үеэр хоорондоо одоо боцоотой маягаар хөгжүүлдэг ийм л үйл ажиллагааг хойч үедээ өвлүүлэл явуул одоо олон их сайн байх юм байна л гэж ойлгож байна. Баярлалаа. За шагаан наадгаан халз тулааны дараагийн нэг одоо тэмцээн болвол шагаа шүүрэх тэмцээн байгаа. За энэ удаагийн шагаа шүүрэх тэмцээнд хоёр гэр бүлийн маань хөвгүүд оролцсон байгаа. Шагаа шүүрэх нь бол одоо ямар ач холбогдолтой гэхээр ер нь бол одоо хүний ахвалт самбаа, аливаа зүйлд одоо хурдтай хандах, за мөн одоо хараа одоо сайжруулдаг гэж бас ярьдаг. Тэгээд ер нь бол одоо энэ шагаан тоглоомын одоо төрлүүд дотор бол ер нь бүхэл тоглоомын төрлүүдэд бол энэ төлөвлөлт аливаа юмд одоо
стратеги төлөвлөлт гаргах жижиг ч гэсэн тэгээд ялангуяа одоо шудраг байдлыг бие биенийхээ өмнө одоо авч явах тэр одоо сайхан чанарыг бол одоо шагаа наадга дотор бол байдаг. Өөртөө шудраг байх. За бусдынхаа өмнө бас шудраг ямар нэг алдаа гаргахгүйгээр одоо тоглох гэх мэтчлэн ингээд ийм зүйлүүд байдаг. Ялваа юмд эвдүүтэй болох ийм чанаруудыг хүүхдүүдэд залуучуудад суулгасан ийм тоглоом байдаг. За шагаа шүүрэх тэмцээнд бол мэдээж хамгийн олон одоо шагааг өөрийн болгож шүүрсэн баг бол одоо тэмцээний ялагч болдог. Жаргалын багийн оролцогч хамгийн олон шагааг одоо өөртөө шүүрч тэмцээний ялагч болсон байна. За шагаан наадгаан одоо дараагийн 3 дахь тэмцээн бол шагаа няслах. За одоо бөхцөх няслагч гэж хэлдэг. Энэхүү тэмцээн байгаа. Тэгээд энэхүү тэмцээнд бол одоо хоёр талын багуудын одоо ээжүүд оролцсон байгаа. Шагаа няслах одоо тэмцээн бол гэр бүлээрээ тоглоход тохиромжтой. Тоглохын өмнө одоо бүгдээрээ дөрмөө тогтдог. За одоо ясалсан гараараа авахгүй байх ч гэдэг юм уу, шагаатай гараараа авахгүй байх, за мөн зангахгүй байх гэх мэтчлэн одоо дөрмүүдийг тогтоод одоо тоглодог юм байгаа. За тэгээд шагаа няслах тэмцээнд бол манай ээжүүд маань амжилттай оролцож Бат жаргалын маань баг одоо хамгийн олон шагаа няслаж энэхүү тэмцээний ялагчаар тодорсон байгаа. Шагаа наадга хал зулганд авсан 3 тэмцээн явуулсан чинь тэгээ багтаа уулын тоглолтог байсан. Тэгсэн чинь няслаад дунд туруугаар нясан бол манай төрөлх байсан байна. Тэрийг мартчих. Энэ оруугаар нясалсан. Энэ оруугаар нясалсан. Яг буруутсан. Тэгээд дууссан хань надад сануулж хэлсэн байхгүй. Би анхнаасаа хэлсэн бол төрөлх байсан. Үнэн хэлчих. Тэгээд би дараа жил өстө шартаа бэлдэж ирж байгаа төрүүлнэ. Энэ майклыг бас шүүрлэлтэн дээр гар марын жоох эвлүүлэхгүй бол манай хүүхд ингээд нэг жоох ивэ болохгүй байна. Ер нь гэхдээ жоохон практис хиймээ. Эргэжэл бол ер нь бол дөрүүлнэ гэсэн байдалтай ирнэ. Их гоё юм гэхдээ амар хөөргөө уул нь морь уралдахад азны л асуудал юм биш. Ер нь азтай л яндаатай л төрүүлт юм байна те. Эднэр дээр бол ер нь жоохон асуудал ихэд яах юм бол ер нь аваа гарчих юм байна. Эргэжэл бол авнаа манай. Бидний төлөө амлч маань хэдэн шаан байгаа шүү дээ. Тийм энэ манай энэ бобгийн гэр бүлтэй арай л анги юм аа. Бүх юм дээр л 2 дахин оноо аваад яалч бэлтгэл сайдаа харагдаж байна. Тэгээд баярлалаа. За ингээ юуны өмнө энийг үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манай гэр бүл одоо нэртэйгээ одоо 3 хүүхдээ аваад ингээд энэхүү сайхан өдөрлөгт найзынхаа урилгаар зочин болж ирлээ. Өрсөлдөгч баг маань богигийн баг байлаа. Яг хоёулаа байсан чинь ганцтай чинь ганцаардахгүй гэдэг шиг манай хоёр бол нэлээ үзлээ. Тэгээд төө тэмцээн манай баг гэр бүлээр одоо 3 байрыг бүгдийг авлаа. За тэгээд хэмэртэй одтой байлаа. Энэхүү яг арга хэмжээгээр дамжуулаад одоо үр хөвгттэй бид нар хэдий ингээд олс хоол нутаг Америк нэгдсэн улсад оршиж амьдарч ажиллаж байгаа ч гэсэн бид нар өв соёл, удам гарал угсаа бүх түүх соёлоо үр хөвгтүүдээ бас заа сургаж миний хувьд ч гэсэн гэртээ ингээд шагаатай бас тэр шагаагаар хаяатаа бас тоглодог. Одоо тэр Монгол соёлоо дэлгэрүүлж тэгээд тэр өв соёлоо одоо хүүхдүүдтэй өвлүүлэх тийм одоо бидэрт үүрэг хариуцлага байгаа гэж би бол ойлгодог хувьдаа. Тэгээд энэхүү сайхан өдөрлөг энэхүү богинохон ч гэсэн цаг хугацаанд ингээ одоо хамтдаа байсан найзууд оролцсон одоо гэр бүлийнхэндээ богийнхаа найз нартаа бас баярлалаа. Тэгээд бүгдэнд нь амжилт. Шагаа нислах зөвлөлтөнд оролцсон. Хүүхдүүдтэй тоглож байсан болохоор сая тоглоагүй утсан ч гэсэн бас гоё дурсамжтай гоё өдөр байлаа. Айл бол шагаатай байгаа мах идсэн ч гэсэн тэгээд шагаагийн борив шаантайгаа шагааны зөвлөлөд аваад мүлжүүл тэр уламжлалаа гээхгүй гэж хичээгээд байгаа. Баг ч нэ утас таблет энэ дээр байхгүй зөвхөн шагаа тоглож өссөн шүү дээ тий. Дандаа шагаа нислдэг байсан тоглож. Тэрнээс өөр тоглоом нислэх тоглож байгаа юм чи. Тэрийгээ тоглоод бас нэг өдөр гоё өнгөрүүлсэн. Хаа гэдэг үсэндээ бас баярлалаа таydтай. Тэгээд шагаа нясалж л тоглодог гэсэн би энэтэйгээ бүх тахта. Тэгээд айгуу гоё сонирхолтой юм байна. Манайд гарих байдаг болохоор бид нэр шүүрдэг мөрдөг байсан. Манай тэр авчаач хүмүүс нэг шагаа шүүрдэг байсан ба. Манай нутгийнхаа. Тэгээд би энэ бол айгуу сонирхолтой юм байна. Шагаа наадгаан халз тулаан 2025 одоо энэ жилийн тулаанд одоо манай
Бачаргалын гэр бүл, за Болрогийн маань гэр бүл, Майкл тэмцээнд амжилттай оролцлоо. Тэгээд бид бүхэн шагаа шүүрээ, шагаа няслах, за шагаагаар морь уралдах гэсэн ийм 3 төрлөөр хоорондоо одоо өрсөлдсөн байгаа. Тэгээд энэхүү тэмцээнд амжилттай оролцсон Бачаргалын гэр бүл одоо энэхүү шагналын бооцоог гардуулж байна. За баярлалаа.